Одмон дээр шинжилгааны тань мэдхүн Бурхтын домг подкаст нэвтрүүлэг маань эхэлж байна. Хөтлөгч Мөнхцөл болон урлаг судлаач Амина миний би үзэгч сонсогчдтайгаа энэ өдрийн мэндийг хүргэж мэдчилж байна. Та бүхэн маань нэвтрүүлгээ Одмон дээр YouTube сувг, NTV телевиз болон 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонсож байна. Манай нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nova Nest Town House хотхон мөн хариултаа хадгалын үйлчилгээг санал болгож буй худалдаа хөгжлийн банк маань ажиллаж байна. За өдрийн минь Амина. За үнэхээр бид нар бол үзэгч сонсогчд маань хэлнэ. Зулаа их чигээ бол маш их сансан. Баярлалаа. Тэгээ өнөөдөр бид нарт ямар гоё сэдвийг ярьж өгөх гэж байна да. За өнөөдөр хоёлаа Бурхтын домог нэвтрүүлгийнхаа ээлж дугаараар хоёлаа Афин хотын Агуу Баатар Тесүсийн домгийг үзэх сонсогчтойгоо хуваалцсан. Яг хөө Тесүсийн домгийн Тесүсийн талаар Минотаврыг хэрхэн устгасан талаар домгууд бол орж исэн. Гэхдээ яг Тесүсийг өөрт нь бүтэн дугаар зориулаад түүний төрсөн түүхээс өгсөн түүх хүртэл нь домгийг хоёлаа өнөөдөр үзэх сонсогчтойгоо хуваалцах юм байнамаа. Гайхалтай. За Тесүс мэдээж Грекийн домог зүүн Агуу Баатруудын нэг. Гэхдээ нэгэн онцлогтой зүйл нь одоо үзэгсэл сонсогчд маань бүгдээр бол аягүй сайн анзаарч байгаа. Агуу Баатар гэхээр агуу ялт байгуулдаг, гайхалтайгаа үзэсгэлэнтэй байдаг. Харамсалтай нь маш залуу гараанаас ордог, мэдээж имгэнэлттэй, одоо имгэнэлтэй түүхтэй байдаг. Тесүсийн домгийн маань нэг давуу тал нь тэр их урт наслсан. Гэхдээ мэдээж имгэнэлтэй төгсгөлтэй байсан. Гэхдээ ядаж урт наслсан байна тийм. Урт наслсан. За тэгэхээр Тесүсийн домгоо хаваалцъя. За Тесүс бол Афин хотын хаан Эгиас хааны хүү. За тэгэхээр түүний төрсөн түүх нь маш сонирхолтой. Түүний эцэг Эгиас нь ариун охин тэнгэр Афина, дархан бурхан Эфестус хоёрын хүүхэд Эректониус гэж Афин хотын агуу хаан байсан. Түүний ач хүү Эректиасын 4 хүүгүний нэг юм байна. За тэр 4 хүүгүн нь Палас, Нисус, Лукус болон Эгиас байсан юм байна. За тэгээд Эгиас хаан маань өөрийн гэсэн хүүгүү ээж тэр. Удам залгах хүүгүү. Гэхдээ Эректиас хааны 4 хүүгүүдээс Эгиас хаан Афин хотын хаанаар суусан юм байна. Гэтэл өөрийн хүүгүү байсан учраас түүний нөгөө ах дүү нар нь олон хүүгүүдтэй. Тэгэхээр нөгөө угсаа залгамжлах хүү байхгүй тэр нь Эгиас хаанд их эмзэг сэдв байж л тээ. Өөрийнх нь одоо удам үргэлжлэхгүй байна. Афин хотыг өвлүүлэн өгөх Агуу Баатар хүү байхгүйсэнд Эгиас хаан ихэд эмзэглэдэг байж. Тэгээд Эгиас хаан Дельфигийн зүнчтэр очиод зүнчээс одоо удган гэсэн үг шүү дээ. Бурхны үгийг хүнд дамжуулдаг хүн удган дээр очиод яавал хүүтэй болох тавилантай эсгээ Бурхтын таалал ямар байгааг сонсгоё шийдээд Дельфигийн оракл дээр очиж л дээ. Тэгээд Дельфигийн оракулт очиод тэр түүнээс одоо Бурхтын мэдээж Дельфигийн оракл бол Аполло буюу нар гэрлэгээ боловсролын бурхны зөвнөлийг уламжилдаг удах юм байгаа. Тэгээд Бурхтын тааллыг очиод сонсоход нь Дельфигийн оракл түнд юу гэж хэлсэн бэ гэхээр Афинд одоо гэртээ харихаас өмнө Афинд хүрэхээс өмнө дарстай тулмны амыг бүс суллаарай. Эс бөгөөс харуулсал гаслан шаналж өгнө гэж хэлсэн байна. Гэтэл Эгиас хаан тэр зөвнөлийг нь сайн ойлгосонгүй л дээ. Гэртээ харьтлаа Афинд хүртлээ дарстай тулмны амыг бүү нэгээрээ бүс суллаарай. Тэгвэл гашууд л одоо харуулсалд нэрвэгдэж шаналж өгнө гэж хэлсэн. Ерөөсөө утрыг ойлгож чадсангүй гэн. Тэгээ Дельфигээс буцах замдаа тэрээр Эгиас хаан их замдаа альжаад ядарсан байсан учраас Трезиний хаан мэргэн Питиус гэж байж. Питиус хааныг буудлаад амархаар шийдсэн байна. Тэгээ Питиус хаан их мэргэн залтай ухаантай хаан байсан учраас магадгүй Дельфигийн ораклийн хэлсэн зүнг Питиус хаан тайлж уншиж чадна байх гэж найдаж л дээ. За тэгээд мэргэн Питиус хаанд учир явдлаа хуваалцаад Дельфигийн зүнчөөс сонсон 70 дутгатай зөвнөлөө уламжлахад мэргэн Питиус хаан харин учрыг нь маш хурдан ойлгоцсон байна. Тэгээд тэр их залтай мэргэнтэй алсын хараатай хаан байсан учраас Эгиас хааныг замдаа альжаад ядарчээч. Амарч өнжөөд буцаа гэд Эгиас хаан зориулаад сайхан найр хийж гин. Найр игээ түүний согтоогоод харин шүн бүрүй болоход өөрийн охин Этраг түүний үрд оруулсан юм байна. За яагаад өөрийн охин Этрагаа Эгиас хааны үрд оруулсан бэ гэхээр Афин хүртлээ дарстай тулмны амыг бүс суллаарай гэдэг нь бэлгийн харьцаанд битээ ороорой л гэсэн зүг байсан юм байна. Өөг нь. Тий. Гэтэл гэртээ хараад их нартайгаа нөхцөх ёстой байж л дээ. Гэтэл гэртээ хайрлгүйгээр замдаа Питиус хааныг альжгаад үлдээд амраад тэгээ түүний охин Этратай нөхцсөн. Тэгээ тэр шөнө түүний охин Этра жирэмсэн болсон гэдэг хөлхөнд болсон гэдэг. За тэгэхээр тэр хөлхөнд болоод төрж байгаа хүн бол манай өнөөдрийн гол баатар Тесүс юм байна.
Тэгэхээр Тесүсийн гарал үүсэлтэй холбоотой бас одоо янз янзын их сурвалжууд байдаг. Яг үж гардаг вэ гэхээр Этра Эгис хаантай нөхцснийхөө дараа түүний одоо зүүдэнд ариун охин тэнгэр Афина орж ирээ. Тэнгис далайд очихыг зөвлөсөн байна. Тэнгис далайд очоо, Тэнгис далайд ор нүцгэн биеэрээ ор. Бурхад чиний хөвлөд байгаа үрийг ивэнэ гэж хэлсэн байна. Тэгээд Этра охин маань Афина охин тэнгэрийн үгэнд ороод лаврингаасаа гараад далай тэнгис рүү нүцгэн ороход Тэнгис далайг эргэшигч Посейдон гарч ирээд түүний эцсийг нь илэн одоо тэг хөвлийг нь илэн таалсан гэдгийг. Тэгээд түүний хөвлөд байгаа хүү Эгис хаан болон Тэнгис далайг эргэшигч Посейдон хоёрын хүү гэсэн бас нэг хөлбөр байдаг. Тэгэхээр энэ эртний грекүүдийн нөгөө баатар ирвэл бурхны үр сад байна гэдэг. Тийм ээ, тий. Ер нь ихэвчлэн дандаа Зевсийн хүү байдаг штэ, тий. Баатар ирсэн. Тэгээд энд болохоор Посейдон болон Эгис тэр хаан ч нь болохоор энгийн хүн байгаа, тий. Хүн. Яг нь бурхны удамтай боловч хүн. Гэтэл нөгөө энд бас нөгөө агуу баатар, үзэсгэлэнтэй баатар, хүчтэй ялгуусан ялалт байгуулдаг баатар ер нь бурхны үр сад байх ёстой гэсэн ойлголт насанд яваад байна л да. Тэгээд Тэнгис далайг эрхшигч маань Этра охиныг ивэснэр илэн таалснаар түүний хөвлөд байгаа хүн мөн Тэнгис далайг эрхшигчийн хүү болсон гэдэг. За тэгээд энхүү Этра охин маань хүлхэнд туснаа мэдээд Эгис хаанд хэлжилтэй. Тэгээ Эгис хаан удаан Петиус хааны ордонд амрах боломжгүй болсон учраас нутаг буцаар шийдэж. Гэхдээ нуцаг буцахтаа энхүү хэлсэн байна. Хэрвээ чамаас чамаас хүү гарах юм бол хүүгээ насанд хүртэл нь хиний хүү гэдгийг битээ хэлээрээ. Учир нь нөгөө өөрийнх нь одоо хаан Синти, Афин хотын хаан Синти эрх мэдлийг нь булаацалтж байгаа ах дүүнэрх нь хүүгүүдэх байгаа учраас хүүгийнх нь амиг хорно гэсэн одоо айдас байсан учраас учир явдлыг энтэй хиний хүүгд гэдгийг нь ямар удам судартай гэдгийг нь энэ хүүд битгий хэлээрээ. Гэхдээ хүүг насанд хүрэхээр нь гээд өөрийнхөө сэлмийг, өөрийнхөө шаахыг бул чулуунд дараад үлдээсэн гэдэг. Бул чулуунд маш том бул чулуунд дарж үлдээгээд энэ бул чулууг өөрөө хөдөлгөөд холдуулах тэнхээдэ болсон үед нь энэ чулууны дэргэд авчираад өөр нь энэ чулуу болж одоо өхөр чулуу гэж ярьдагтэй бух чулууж үлээ. Өхөр чулуу хөдөлгөөд энэ доор байгаа элдийг аваад шаахаа göмсөд хиний хүү гэдгийг нь хэлээд Афин руу явуулаарай гэж хэлсэн. Тэгээд Эгис хаан маань Петиус хааны ордон Треснийг орхиод Афин руугаа буцаан гэдэг. За ингээд Петиус хаан маань мэдээж ачхүүгээ ханху ёсоор өсгсөн. Бурхны хүү, хааны хүү гэдгийг мэдж байгаа учраас Тесүс маань маш үзэсгэлэнтэй. Тесүс ер нь бол хосгүй үзэсгэлэнтэйгээр их дүрслэгддэг л дээ. Тесүсийг маш үзэсгэлэнтэй байсан. Тэгээд юм буржгар юм үстэй. Ингээд тайрцсан юм, богино тайрцсан жолгтой. Буржгар юм хар үстэй. Тэгээд тэр үс нь ингээ мөрөд авч орж ирсэн гэд. Тийм үлчир чирэг сайхан биетэй, сайхан залуу болсон гэж түүнийг дүрсэлдэг. За тэгээд Эгис хааныг эзгүй хойгуур нь мэдээж түүний Синти санархагч ах дүү нар нь улс орныг нь эзгүүчилж төвөөж байсан тул тэр яах аргагүй нутгийн золоо одоо нутгийн зүг жолоо залсан юм байна. За тэгээд Тесүс мэдээж сайхан томцгүй болсон. Тэгээд өөрөө бэр чадaltaй хүчтэй хүү болсон учраас 16 нас хүрэхэд нь ээжийн түүнд түүнийг нөгөө аавынх нь илт таавчиг шаахаа шаахаа дарагдсан байгаа бул чулууны хажууд авчираад хүүдээ одоо энэ өхөр чулуу хөдөлгөө гэж хэлэхэд нь хүү нь өлгөөн хөдөлгөөд доороос нь илт шаахаа гаргаж авсан гэдэг. Тэгээ энхүү илтийн бариад шаахааг нь углаад Этра харин хиний хүүхд гэдгийг нь хэлээд агуу Афин хотын хаан Эгис чиний эцэг юм аа. Чи аав дээр очиод агуу Афин хотын хаанаар суух ёстой гэж хэлээд хүүгээ явуулсан гэдэг. Энэ талаар их гоё бас уран зургууд байдаг шүү тий. За тэгээд 16 нас хүрсэн сайхан тунгалаг сайхан харцтай хоёр мөрийг нь дагаа урсгах өтгөн буржгар хар үстэй Библ дээрэн гоо үзэсгэлэн бүрэн цогцлоосон сайхан залуу маань ээжийнхаа захиасыг аваад өөрийн эцэг одоо Эгис хаантай уулзгаар Афиныг зорьсон гэдэг. Тэгээ Афиныг зорихдоо бас нэг сонирхолтой зүйл гэдэг нь Афин руу онгоцоор айгу түргэн явах боломж байж л те. Гэтэл Эгис одоо бишээ Тесүс баатар маань юу гэж хэлсэн бэ гэхээр агуу Афин хотын хаан Эгистэй би агуу Афин хотын Синтиг өөрийн болохоор очихдоо би шаахаага тоос шороогүйгээр илдээ энэ илдийг нь одоо цусны оргүйгээр авч очих нь ёс дортой зүйл биш ээ. Гэт би замдаа адал явдалтай хэцүүтэй олон даваа гавьяануудыг байгуулж аж би Афин хотод нэр төртөөгөр очиж хиний хүүхд гэдгээ ямар хүн тэр хотын хаан болох вэ гэдгийг ойлгуулах ёстой гэж чийдээд маш хэцүү замыг сонгож явсан гэдэг. Бас ухаантай хүү байгааз. Шууд өөрийнхөө баатарлаг гавьяа үлстэй гэдгээрээ
бас хаан ширэнд залах боломжтой гэдгийг баталж байна тий. Харин тийм. За ингээд Тесус хүү маань Афин хүрэх замдаа олон дээрэмчид, тонуулчид, алуурчид, зандалчидтай тулгараад тэднийг өөрсдийнх нь бусдыг хороодог, нэрийн аргаар нь хороогод агуу их гавья байгуулад Афин хотод очсон гэдэг. Гэхдээ замдаа 6 гавья байгуулсан гэдгийг. Одоо тэгэхээр тэр сонирхолтой 6 гавьягийнхэн талаар бүгдээр ярилцсан. За Тесус Афинд хүрсэн тий. Тесус Афинд хүрэх зам маань ер нь бол адал явдлаар дүүрэн байдаг. За тэгээд тэр түүний одоо явах замд нь хамгийн түрүүнд тулгарсан нэг дайсан хэн байсан бэ гэхээр Перифетус гэж. Перифетус нь бол юу юм бэ? Дархан бурхан Эфестусын хүү гэдэг. Перифетус гэдэг аврах том, үлэмж том биетэй мангас. Тэгээ дархан бурханыг нөгөө доглон байсан гэдэг шүү дээ. Бас хазгай доголж явдаг байсан, үзээрийн мухай царайтай байсан гэдэг. Перифетус бас яг л тийм нэг юм байж. Гэхдээ тэр юр бусын хүчтийнхээ те. Тэр тэгээд юм төмөр бялуу шийдэмтэй байж. Маш том төмөр бялуу шийдэмтэй. Тэгээ замдаа өөртөө таарлцсан хүн болгоныг гин буруутаагаас нис хамаарад тэр төмөр бялуу шийдмээрээ давтан цохиж алдаг байсан юм байна. Тэгээ Тесус Баатар яасан бэ гэхээр түүний төмөр бялуу шийдмийг нь өөрөөс нь булааж аваад маш бэртэй хүчтэй залуу учраас түүний яг бусдыг хороодог байсан аргаар нь төмөр бялуу шийдмээр нь давтан алсан гэдэг. За эхний гавьяаны нээж. За хоёр дахь гавьяан Синес гэдэг. Түүнийг Пайн гэдэг чинь хуш мод те. Тий. Одоо хуш модыг нуглагч. Хуш модыг одоо ингээд нуглаад бүхэлгөөд тэгдэг байж л те. За тэр их сонирхолтой аргаар хүн алдаг байсан байгаа Синес. Синес яасан бэ гэхээр тэр өндөр том те хуш модыг нуглаад хүн одоо замдаа таарсан гин буруутай нь хамаагүйгээр хүн болгоныг өөртөө таарсан хүн болгоныг өөрийнх нь амьдардаг газар нутгаар нь дамжин өнгөрөх гэсэн хүн болгоныг тэр модны үзүүрт уйжгаад модоо нугалж агаад жавтаж алдаг байсан. Тийм тэгэхээр түүний нөгөө хүн жавтаж алж байгаа сонирхолтой зургууд харагдаад идэг. Тийм тий. Тий. Тэр хүмүүсийг тэгж их тарчлааж алдаг. Түүнээс яг таашаал авдаг муухай дэрэмчин байж л тээ. Тэгээ Тесус мөн өөрийг нь яг өөрийнх нь энэ аргаар хуш модонд ингэж дарж агаад хуш модноос жавтаж алсан гэдэг. Тэгээ Тесусийн маань хоёр дахь гавьяа нь бол хуш модыг нуглагч Синес хэмээх дээрэмчин зандалчин өөрийнх нь аргаар хороосон юм байна. За гурав дахь гавьяа нь бол Кромоны гахаа гэж байгаа. За Кромон гэдэг юм тосгонд амьдардаг юм зэрлэг бодон байж л тээ. Хав ойрхоныгоо төвөөдөг, хүн болгоныг алдаг, буруу зөв үл хамаарна те. Нэг л бүтлгүүл аимшигтай амтан байж. За энэ амтныг бол зарим домгийн зарим хувилбаруудад бол эмгтэй гахаа байсан, Фия гэдэг нэртэй гахаа байсан ч гэж ярьдаг. За Тесус ч гэсэн энэ хүү зэрлэг бодонг ерөөсөө тэг өөрөөсөө их хүч гаргаж зовлгүйгээр хороочихсан гэдэг. За түүний 3 дахь гавьяа нь бол Кромоны бодонг хороосон юм байна. За Тесус залуугийн 4 дахь гавьяа нь бол Скирон гэж. За Скирон их сонирхолтой өндөр юм хадан цохооны ирмэг дээр амьдардаг байсан нэгэн зандалч юм байна. Скирон яадаг байсан бэ гэхээр тэр замаар өнгөрч байгаа хүн болгоныг миний хөлийг угаа гэдэг байж. Миний хөлийг угааж өгчээж чи энэ одоо цохооны ирмгээр яваад энэ замаа үргэлжлүүлнэ гэдэг байсан байна. За тэгээд түүний хөлийг угаах гээд хүмүүс нөгөө тонгоох болгонд нь тэр хүний хөшөглөөд хатан цохиноос шидэж алдаг байсан. Тэсээ ер нь ямар бүтээлч сэтгэлгээтэй аимшигын амьтдтай учирд юм бэ те. Тэгээ сонин дээрэмчд алуурчдтай учирдаг. За тэгээ тэр өөрийнх нь яг л тэр аргаар түүнийг хороосон. Гэхдээ тэр хатан цохиноос хүмүүсийг ингэ шидэхт нь тэр далаа руу шидэгдсэн хүн болгоныг далаагаас нэг аимшигт ясмэлхий гарч ирээ тэр хүмүүсийг иддэг байсан гэдэг. За тэгээ Скироныг мэдээж тэсээ өөрийнх нь аргаар алаад далаа руу шидээд харин түүнийг нөгөө хүн тавьж өгдөг байсан ястмэлхийнүүд нь тастан идсэн гэдэг. За Тесус Баатрын маань 5 дахь домг нь бол 5 дахь удаа гавьяа Кекрион гэж байгаа. Кекрион гэдэг нь нөгөө барилдах туртай нэгэн дэрэмчин байж л тээ. За тэгээд үүнээс ер нь бол нөгөө бүх барилдааныг үүсгэж гэж ярьдаг. За тэгээд өөртөө хүн болгоныг тэрүүгээр нь газар нутгаар нь дамжин өнгөрөх болох хүсэлтэй хүн болгоныг надтай барилдаа дийлвэл би чамайг ийшээ өнгөрөөнө. Дийлэхгүй бол би чамайг ална гэдэг байсан. За тэгээд мэдээж Тесус түүнтэй барилдаад өөрийн ухаан хүчээр ялаад түүнийг дар нь омготгоод тухайн газар нутгийг амар тайван болгосон юм байна. За тэгээд 6 дахь домг нь их сонирхол. 6 дахь гавьяа нь маш сонирхолтой гавьяа. Тэр Прокрутус гэдэг нэртэй дэрэмчин дээр очиж. За тэр их сонин дэрэмчин ол орчин. Тэр хоёр ортой ээж. Одоо тэр Прокрутус нь маш том ортой, нэг жижигхэн ортой. За тэгээд өөртөө таарлцсан хүн болгоныг
энэ хоёр орны аль нэгэн дээр нь хэвтүүлнэ. Хэрвээ энэ ор чамд одоо багтах юм бол тэр хүний дөрвөн мөчийг нь орон таартал одоо сунгаж тарчлаан зовоож алдаг. А хэрвээ тэр орон дээр хөвтөд хүл гарна, тэр орноос илүү гарах юм бол илүү гарсан хэсгийг нь тайрдаг. Тэстэй харгас юмтай байна та. Сонирхолтой харгас алуурчин байсан. За мэдээж Тесус өөрийнх нь орон дээр нь түүнийг тааруулаад өөрийнх нь аргаар алан ялан дэлсэн гэдэг. Ямар сонирхолтой юм бэ тий. Манай найруулагч маань яг манай 91 5 дугаар зууны дунд үе гэсэн байгаа улаан дүрст 5-ыг үзүүлээд өгөөж би та бүхэндээс нэг цулаагч ярьсан зүйлсийг харуулах гэж сая бүр өөрөө хараал энэ нь штэ гэж суужлаа. Тэрийг маань тэгэхээр нөгөө Тесусийн бас нэг алдартай олон хүмүүд ер нь Афин хотод нэлээд дахин шүтэгдсэн зүйл нь юу бэ гэхээр Тесус их шудраг хаан байсан, шудраг удирдагч байсан. Өөрөө эрх мэдэл тэгж их шундаггүй хаан байсан. Тэгээд Тесус өөрөө нөгөө Афин хотод хүрэх энэ замд туулж байгаа одоо өөрийн байгуулж байгаа гавьяанууд нь дандаа замдалчид, дээрэмчид, тонулчдыг устгах, ард олныг амар тайван болгох. Ер нь дандаа муу хүмүүсийг л алгадсан байгаа. Тэгэхээр өөрөө Тесус тэрүүгээр алдартай. Шудраг үннийг тогтоогч гэдгээрээ. За яг энэ тавг маань харагдаж байгаа бол манай 5 дугаар зууны дунд үед бүтээгдсэн тэгээд ийм улаан дүрст бар байна л да. Тэгээд үзэгчд маань бас яг харах юм бол мэдээж хамаг голд нь бол Тэсей Баатрын гол гавья. Гэтээ тэр хажуудлынхын дүрсүүдийг сая яг золиотлогчийнхаа яриан дээрээс анзаараад харсан чинь тэр хушмот байгаа юм зүүн талд нь яг баруун доод талд нь болохоор нөгөө ястмлхийн дүрслэгдсэн байгаа юм. Нөгөө бодонгийн сая эмхтэй зэрлэг ботон байж магадгүй гэсэн шүү дээ. Тэгэхэд феян ингээд юм эмхтэй гэдэг нь илт мэдгэдэггүй юм хөхтэйгээр дүрслэгдсэн байгаа юм. Саяны нөгөө баримлт биш бүх тийм барилддаг дүрслэгдсэн байна. Тэгээд нөгөө хамгийн харгас тэр орон дээр сууж байгаа аимшигын оронд тааруулж алдаг. Оронд тааруулж алдаг. Тэрс ямар амар юм бэ? Тэр манаас ингэ дүрслэгдсэн байна. Тэгэхээр яг нэг юм домгийг бүтнээр нь дүрслсэн их гоё Афины тавг байгаа шүү. За хоёлаа хамтран ажиллагч зарлаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэг хамтран ажиллагч бол үрждэг сар хариултаа хадгаламжийн одоо урамшууллыг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк маань юм байна. За үзэг сонсогчд маань санаж байгаа худалдаа хөгжлийн банк маань хариултаа хадгаллын үйлчилгээгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгон урамшуулсан. Гой мэдээ гэвэл энэ урамшууллаа үргэлжлүүлсэн юм байна. Энэ урамшууллаа 4 сарын 12-ноос 2025 оны 5 сарын 13-ны хүртэл 1 сараар урт болгоцсон байна тий. Тэгэхээр энэ хугацаанд та бүхэн хариултаа хадгаллыг үрждэг сар урамшууллын бүтээгдэхүүнд хамрагдаад хариултаа хадгаллын бүтээгдэхүүнээр одоо цуглуулсан 25,000 төгрөгөө 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгон урамшуулал болгон авах боломжтой байна. За энэхүү урамшуулалд хэрхэн хамрагдах вэ гэхээр хэрвээ та худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад худалдаа хөгжлийн банкны TTB онлайн аппликейшнийг татах юм байна. За та аппликейшнээ татаад өөрөө харилцагч болгон бүрдүүлнэ. За тэгээд 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнээ нээх юм байна. Мөн та өөрийнхөө нэрээр харилцах данс нэгээд тэр харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brita Visa болон Master гэсэн бит болон бит бус виртуал картуудыг захиалаад харилцах данстайгаа холбочихно гэсэн үг. За ингээд та өдөр тутам хэрэгэлдэг мөнгөө энэ харилцах данс руугаа шилжүүлээд Brita болон Master картуудаараа гүйлгээ их болгонд таны одоо тохируулсан хадгаламжийн хариултаа хадгаламж дүн маань таны 6 болон түүнээс дээш сарын хугацаатай нээсэн хадгаламжийн данс руу ороод их юм байна. Та тэгэхээр хариултаа хадгаллыг бүтээгдэхүүнд та 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөгөөр бүртгүүлчих болно. Тэгэхээр та жишээ нь 3500 төгрөгөөр нэг ундаа аваад уулаа гэхэд таны картнаас 4000 төгрөг татагтаад 3500 төгрөг нь танд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын данс руу ороод 500 төгрөг нь харин таны хадгаламжийн данс руу орох юм байна. За энэхүү та цуглуулсаар байгаад таны тэр одоо хариултаа хадгаламжаар одоо хадгаламжийн бүтээгдэхүүнээр цуглуулсан тэр дүн маань 25,000 төгрөг хүрэх юм бол худалдаа хөгжлийн банк түүнийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгоод таны хадгаламжийн дансанд урамшуул болгоо орох юм байна. За хэрвээ та худалдаа хөгжлийн банкнд шинээр бүртгүүлэх хүсэлтэй бол та төрөний аргаар харилцагч болон бүртгүүлж болно. Хэрвээ та өөрөө
худалдаа хөгжлийн банкны харилцагч байгаад энэ хүү бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг бол та дахин хамрагдах боломжтой. Хэрхэн дахин хамрагдах вэ гэхээр та өөртөө 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс шинээр нээчих юм байна. Тэгээд шинээр нээсэн данстайгаа холбоцоход та энэ урамшуулалтаа хамрагдах боломжтой. За тэгэхээр энэ урамшуулалт нь хизээ таны дансанд орох вэ гэхээр даваа гараг болгоны өглөө таны дансанд орно. Тэгээд нэг үйлчлүүлэгч 25,000 төгрөгөө нэг удаа 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгон урамшуулал авах боломжтой байна. За тэгэхээр та хялбар хуримтлал үйлчилгээг худалдаа хөгжлийн банкны дурын салбар дээр очиод нийлэх боломжтой. Мөн 1800 1977 гэдэг утсаар холбогдоод эсвэл худалдаа хөгжлийн банкны www.tdbm.cgmn/email гэсэн холбоосоор ороод мэдээлэл аваад худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод энэ сайхан хуримтлалын үйлчилгээнд хамрагдах боломжтой байна. Манай зандаа ах бол бүр яг энэ худалдаа хөгжлийн банкны урамшууллуудыг алхахгүй хэрэглээд хамрагдсан. Тэгээд бүр тэр мөнгөөрөө Туркийн аялалд сая явчаад ирсэн байгаа. Тэгэхээр худалдаа хөгжлийн банкнд маш их баярлалаа. Сая аялалд манай зандаа хамгийн тансаг явсан, хамгийн ихтэй аялсан бид нарыг. Тэгэхээр худалдаа хөгжлийн банктай баярлалаа. Баярлалаа. За хоёлаа TSUS-ийнхаа домгийг үргэлжлүүлээ те. За ингээд замдаа маш олон гавьяа байгуулаад TSUS хүмүүс маань Афин хотод ирж байгаа. За түүний аав Эгиас нь өөрийн хүү гэдгийг бол хараахан мэдэхгүй байгаа. Гэхдээ нэг гайхалтай бэртинхээтэй гоо үзэсгэлэнтэй баатарээр түүний хотыг чиглэн ирж байгаа. Түүний хотыг тойрон байсан олон дээрэмч зандалчин налуурчдыг устгаад Юрусын ихтэй суу алдартай гавьяа байгуулад ирж байгаа гэдгийг бол Эгиас хаан мэдчихсэн. За тэгээд Эгиас хааны ордонд ирэхэд юу болсон бэ гэхээр Медея Ясуны гэргээ байхгүй юу? Ясан болон аргонавтууд гээд бас сурал домог байгаа удахгүй орно. Түүний нэг залтай ихнэр байгаа. Залтай эмэгтэй дүр байгаа. Эгиас хааны ордонд түүний хатан болоод ирчихсэн байсан. За тэгээд залтай Медея одоо эмэгтэй те хатан Эгиас хааны юу гэж толгойг нь эргүүлж панаалцсан бэ гэхээр би чамайг Юрусын их ичээр мөнхийн залуу болгоно гэж хэлсэн байна. Тэгээд Эгиас хаан өөрөө насан өндөр болчихсон. Одоо өөрийг нь угсааг нь залгамжлах хүү байхгүй байсан учраас түүнд бас урт наслах хэрэгтэй л хэвчэлтэй. Тэгээд Медея залтай хүүхэн өөрийнхөө тэр залыг ашиглаад би чамайг мөнхийн залуу болгоно, би чамайг залуу бэртинкэтэй болгоно гэж худлаа хэлээд Эгиас хааны ордонд нь ороод түүнийг эргээ болоод хажууд нь байсан байна. Харин Медея TSUS-ийн хэн болохыг мэдчихсэн байна. Өөрийнх нь эрх мэдлийг сорих нэгэн. Медея өөрөө Эгиас хааны ордонд Юрусыг эрх мэдэлтэй болчихсон байгаа. Эгиас хааныг захирдаг болчихсон байгаа шүү дээ. Тэр өөрийнх нь эрх мэдлийг сорих тэрхүү ирж байгааг мэдчихсэн учраас бушуухан илдэв хорон арга хэрэглээд энэ хүүг хорох шаардлагатай гэд Медея бодоод байжсэн байна. За тэгээд залт Медея шидийн аргаар Эгиас хааныг дахин залуужуулна гэмээн хажууд нь суудсан байдаг. За тэгээд TSUS хүү хааны ордонд иржилтэй. Тэгээд Эгиас хаанд Медея юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүүгээр нь өтөр түргэн хорох хэрэгтэй шүү. Энэ залууд Афин хотынхын туртай, Афин хотынхын түүнд хайртай, түүнийг хүндэлдэг, чамаас илүү хайрлаж хүндэлдэг. Учираас Афин хотынхны дэмжлэгтэйгээр энэ хүү чиний эрх мэдлийг авах гээд байна. Афин хотын хаан болохоор ирж байгаа хүү байна гэд хэлсэн байна. Тэгэхээр нэг Эгиас хаан өөрийнхөө одоо эрх дарах сэнтидээ өргөл санаа зовдөг байсан учраас нэрээ тийм байна, түүнийг хорох ёстой байна гэж бодож байна. Тэгээд түүнийг ордондоо ирэхэд нь их илдгээр дайлж сайлсан байна. Илдгээр дайлж сайлаад TSUS хүүд Медея хортой арх барьчилтэй. Тэр мөчөд харин Эгиас хаан TSUS-ийн өмссөн шахаг тоос шоронд дарагдсан. Аян зам олон адал явдал үдсэн тэр тоосон дарагдсан шахаг хараад өөрийнх нь элдэг барьсныг хараад өөрийнхөө хүү байдгийг таниад тэр TSUS хүүд барьсан байсан хортой архийг өөрөө унгаж асгаад хүүгээ танин бусдад зарласан гэдэг. Ашгүй дээ. Хүргэлж Медея байдаг те хаасаагүй. Медея маань ер нь их муу дүр гэхдээ бас өөрөө хэцүү амьдралтай тий. Тэгээ өөрөө маш их хадал явдалтай маш их юм үтсэн юм хтэй л те. За энэ хүү Эгиас хаан маань 16 жилийн тэртээ Трезэнд үхэр чулуун дарж үлдээсэн өөрийн сэлмийг танив. Залуу хүүгийн шаахарав хартал мөн өөрийнх нь мөн байв. Хүүгээ таньсан Эгиас хаан баяр хөөрөөр бэлгэж Медеягийн түнд барьсан хорыг өөрийн гараар түлхэн асгасан гэдэг. TSUS Афинд эрэхтэй TSUS-ыг Афинд эрэхт нь хотынхон уу гашуу харуулсалд автсан байгаад эмгэнэлийн гашуудлын хар хувцастай байсан гэн. Учир явдлыг асуудал. Крит арлын Минус хааны хүү Андрогеус гэдэг те Андрегус нь Панатей наадамд оролцохоор иржилтэй Панатей наадам гэж Афин хотод тэмдэглэдэг байсан
одоо олимпийн спортын наадмыг хэлж байгаа. Манай эртний грекүүд спорт урлагийн наадамд маш дуртай. Хот болгон өөрийн гэсэн наадамтай. За тэгээд тэр Панатин наадамд нөгөө Миносын хүү Андрегос ирээд олон ялтыг авсанд Афин хотынхан атаархаж хорсондоо тэр хүүг нь хороочихсон гэдэг. Тэгээд Минос хаан өөрийнх нь хүүгийн амийг хороосон Афин хотынханд хорсоод Афин хотыг одоо дайлаар мөрдөөд сүйдлээд тэгээд Афин хотынхныг жил болгон 7 залуу хүүгүн 7 үзэсгэлэнтэй охиныг өргөл барьц болгоод цусны татвар болгон өөрт нь өгөхийг шаардсан. Одоо нөхцөл тулгасан гэсэн. Тийм учраас Афин хотод нөгөө Минос хааны элчнэр ирсэн байсан. Одоо Тесусыг Афинд ирэх тэр цаг мөчид авцаад тэр нь яаж байгаа вэ гэхээр Минос хааны одоо цусны татвар болж явсан тэр 7 үзэсгэлэнтэй эмэгтэй 7 сайхан баатар нэг нь ч ирж ирдэггүй. Байсан учраас Афин хотынхан өөрийн хүүгүүд өөрийн охтуудтай хагацл одоо салах ёс гүйцэтгээд хагацах ёс хийж байгаа үлдэж байгаа учраас хар хувц өмсөд гашуудан байдаг байж гин. За тэгээд энхүү 7 залуугаа явуулж исэн Афин хотынхан одоо их гашуудсан байсныг ойлгосон Тесус баатар аавтай хэлжилтээ аваа би яваад ирээ. Намайг явуулчих гэтэл Игис хаан ихэд эсэргүүцэж гин л дээ. Юу гэж бүх насаараа хүлээсэн ганц хүүгээ энэ олон аимшигттэй зандалчид дээрэмчид алуурчдыг ялаад ирсэн хүүгээ би юу гэж Минос хаан цусны татвар болгож түүний аимшигтгүй Минотавросыг хооллохоор явуулах юм бэ гэж гин. Харин эрбэртэй хүч чадалтай амгалан Тесус баатар үгүй аваа санаа зовхон байхгүй. Харин би тэр аимшигт мангас Минотаврыг устгаад ирье гэд. Тэр өргөл барьцуулж байгаа цусны татвар болж байгаа 14 залуу хүүхдийн нэг болоод явсан. Тийм учиртай юм байна. За тэгээ энэс нөгөө Тесус баатар маань аимшигт Минотаврыг устгасан домог маань эхэлж байгаа. Амна маань энэ хэсгийг ярих юм Минотаврын талаар. Би таныг айгүй их сансан байна. Тэгэхээр танаараа ярилъя. За тэгээ ингээд Афин хотынхан маань 14 залуусаа үдээд эмгэнэл гашуудлын хар хувц өмсөд усан онгоцон суулгаа залуусаа явуулсан юм байна. Харин Игис хаан хүүтэй ингэж захиж гин. Афинаас Крит руу усан онгоцон явахдаа хар талбайтай явдаг юм байна. Учир нь гашуудлын өнгө, хар усл гашуудл тэнд болж байгаа учраас хэрвээ чи Минотаврыг ялаад амьд ирэх юм бол усан онгоцныхоо дарвуулыг цагаан өнгөөр солиорой. Өндөөр хатан цохон дээрээс би чамайг хүлээгээд сууж бай. Хэрвээ чиний онгоц цагаан дарвуул завтай ирвэл би хүүгийн 9 минь дээрээд аимшигт Минотаврыг дараад ирсэн гэд баяр хөөрөлнө. Хэрвээ хар дарвуултай ирэх юм бол би чамайг ам ирсэн гэж ойлгоё гэд хүүгээ явуулсан юм байна. За ингээд Тесус маань Крит арал дээр иржээ. За Крит арал дээр юу байсан бэ гэхээр Минос хаан байсан. Нөгөө тэнгэр эрсийг иргэшэгч Европа үзэсгэлэнтэй Европа хоёрын хүүхэд ч дээ Сарпедон, Радамантис, Минос гэж 3 хүү байсан. За Минос нь хоёр ахтайгаа өрсөлдөөд Критийн хаан болохын тулд далаа тэнгисийг иргэшээч Посейдны түүний ивэл хайргүйсэн юм байна. За тэгэхээр нь далаа тэнгисийг иргэшэгч маань Миносын хүсэлтийг биелүүлээд түүнд нэг жавхлантай цагаан бухыг далаа тэнгисээс гаргаж өгөөд би чамд Критийг эзэн суух чинь тусланаа. Харин Критэд эзэн суучаад чи энэ жавхлантай цагаан бухыг надад өргөл барьц болгон өргөөрэй гэж даалгавар өгч. За тэгээд Минос Крит арлын хаан боллоо. Хоёр ахыгаа одоо ялан дийлээд. Тэгээд Крит арлын хаан болчоод нөгөө жавхлантай цагаан бухыг тэнгис талайг иргэшигчд өргөл барьц болгон өргөх байсан боловч тэр жавхлантай цагаан бух үцгсэлэнтэй, сүр жавхлантай, цог зулбаатай сайхан амьтан байж л тээ. Тэгэхээр тэр сайхан амьтныг нөгөө бурханд өргөл барьц болгон өргөхөөс харамлсан учраас түүнийг бурхнаас нугаад өөр нэг бухыг тэнгис далайг хэрэгшигчэд өргөл барьц болгоод өргөцсөн юм байна. Харин түүнд нь хилгэнсэн Посейдон далай тэнгисийг хэрэгшигч маань яасан бэ гэхээр Минос хааны гэргээ Пасифея гэж хатан байсан. Пасифея хатныг нөгөө жавхлантай цагаан бухт нь шатаж галзууранд дурлуулчихсан. За энэ нөгөө грекийн домгуудад гардаг сонин. Тийм те хатан штэ тэр тийм хүн штэ тэгснэ юм аратан аимшигын одоо за үзэсгэлэнтэй байж болно. Гэтэл энэ амтнд дурлуулад байна шүү дээ. Дурлуулна гэдэг чинь аимшиг үйлдэл үстэй тий. За тэгээ Посейдон маань Минос хааны эхнэр Пасифеяд хараал хийгээд түүнийг цагаан бухад дурлуулсан юм байна. Харин Пасифея өөрийн хүсэлд автан тэр нөгөө цагаан бухтай нөхцөх юр усын их нүгэлт хүсэлт
түүн төржилтэй түүнийг номтгох дарах ямар ч боломжгүй байж гин. Тийм учраас Минос арал дээр Афинаас цухтаад ирсэн байсан уран гарт Дедалус хэмээх уран гартай зохион бүтээгчтэй. Тэр ниссэн анхны хүн шүү дээ. Түүнээс тусламж хүсч л дээ. Тэгээд Дедалус маань Пасифик хатан зориулаад түүний бузар хүслийг биелүүлэхийн тулд түүнд модоор хиймэл бух бүтээж өгсөн юм байна. За тэр модон хиймэл бух нь яг л амьд бух шиг бух бишээ. Үнэ хийж өгч байгаа. Яг л амьд бодит амьтан шиг харагддаг. Харин Пасифик хатан тэр хиймэл үнийн дотор н ороод нөгөө жавхлантай цагаан бухтай нөхцснөөр тэр хоёрын дундаас Минотаврус хэмээх бух толгойтой хүний биетэй догшин аратан төрсөн гэдэг. За тэр Крит арал маань өөрөө маш олон бухтай. За Крит аралтай холбоотой хамгийн анхны бух гэхээр мэдээж нөгөө тэнгэр хэсэг иргших Зевс маань Финикийн гүнж үзэсгэлэнт Европаг хулгайлаад Финик нутгаас тэнгис талаа гатуулаад Крит арал дээр ирэхдээ өөрөө бух олон хувирсан байдаг. За тэр нь Крит аралтай холбоотой эхний бух нь. За хоёр дахь бух нь Критийн бух гэж гардаг. За тэр нь хүрл бух юм байна. Тэр нь тэнгис талааг иргших Зевс маань үзэсгэлэнт Европаг өөрийн гэргий болгочоод түүнийг хамгаалуулахаар Крит арлыг мануулахаар дархан бурхан Эфестусаар нэгэн робот бух энгийн нэрэлгэд робот бух байхгүй механик бух хийлгсэн нь Критийн бух гээд тэр хүрл робот бух байдаг. Тэр ч гэсэн уран зохиол дээр ваарнууд дээр хүртэл маш их дүрслэгддэг. Тэгэхээр эртний Грекийн хэдэн мянган жилийн өмнөх ваарн дээр нэг робот бух гараад ирвэл энэ бол жинхэнэ робот бух шүү тэр үед. Энэ домгон дээр тэгж гардаг учраас за тэр бух маань хоёр дахь бух юм байгаа. Гурав дахь бух нь хэм бэ гэхээр энэ Минотавр байхгүй юу? Минотавр энэ нь Минос хааны гэргээ Пасифея бол нөгөө бурханд өргөл барьцуулган өргөх ёстой байсан. Сүр жавхлан цагаан бух хоёрын нэгдлээс бий болсон аимшигт догшин амьтан. За тэр аимшигт догшин амьтанг уран дархантай уран гарт Дедалусын бүтээсэн лабиринт буюу төрөг ордонд хордог байсан. Тэгээд түүнийг хүний махаар хаалдаг байсан юм байна. Цэрлэг догшин аратан амьтан учраас харин тэр хооллох хүнээ Афин хотоос авдаг байсан нь Афин хотынх нь нөгөө жил болгон 7 хүүгээ 7 охиноо цусан татвар олгоод Крит руу явуулдаг байсан. Учир шалтгаан нь юм байна. Яа, за энэ аимшигтай үнэхээр сонирхолтой явдалтай домгоо үргэлжлүүлэхээс өмнөхөн хамтран ажиллагч зарлая. Хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл болох Nova Nest Town House хотгон гэж байна. Би нөгөө багтаа айгу хөсдөг гэсэн яг амьдардаг мөртлөө цусланд байдаг тийм газар байж болтгүй мүү гэд. Тэгээ тэгэнгүүт яг орон сууц цуслангийн хэрэгцээг нэг дор шийдсэн. Тэгээ дөрвөн улиралтай дөрвөлөнд нь амьдарч болохоор House хотгон байгаа юм манай Nova Nest Town гэдэг үл. Тэгээ захиалга авч байгаа. За энэ болохоор орон сууц цуслан хоёр тусдаа байх шаардлагагүйгээс гадна нөгөө хоттой айгүй ойр хамгийн ойр замынхаа хувьд болохоор айгүй таата бүст баригдаж байгаа. Хотын төрүүгээ 40-50 минут яваад хүрчин. Дүнжин гарын уулз зурлуу 15 минут яваад хүрчин. Офицер руу 20 минут яваад хүрчин тий. Тэгэхээр яг гачуурттай байгаа болохоор гачуурт юм уу тий. Тэр ойрох юм биш үү? Тий айгүй төвчрэлгүй тэгээд ийм маш гоё байгальтай яг нөгөө Nova-Nest хаана гэдэг вэ гэхээр хар усан тохой. Тэгэхээр чин тэр аарын чанар нь маш сайн. Өрсний бохирдлгүй нэгтршил хит төвлөрөл гэдэг юм байхгүй. Цэнгэг бас цэвэр агарын сайханд амьдрах тийм боломжтой. Шин суурьшлийн бус шин суурьшлийн бүс нутаг болсон юм гоё газар байна. За хотхны 1-р ээлжил болохоор 24 оны 5-р сард баригдаж эхлээд 1 жил хүрэхгүй хугацаанд бүр ашиглалтанд орсон ба. Тэгэхээр маш найдвартай. Нүүж ороход бэлэн 200 м квадрат single house 131 м2 town house байгаа юм лээ. Цаг хугацаанд ашиглалтанд орж байгаа болохоор маш найдвартай. За тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй хотхондоо тэгээд дулааны алдагдал багтай тийм эко хотхон. Тийм учраас төрийн банкны хөнгөлөлтөд ногоон зээлд хамрагдаж худалдаа авах боломжтой болчихж байгаа. Дулаан алдагдaltaгүй учраас ногоон зээлд хамрагдаж байгаа юм байна те. Энэ маш чухал шүү те. Тий, ногоон зээл гэдэг чинь угсаа сарын 1.2% хүүтэй тэгээ 500 сая төгрөг хүртэл олгогдох боломжтой 20 жилийн хугацаатай гэхээр ер нь ипотекийн зээлийн дараа орж байгаа хамгийн ашигтай тийм урт хугацаатай хамгийн бага хүүтэй. Тийм байна. Тэгээ давуу тал нь цэвэр агаарт байна. Талбай нь харьцангуй том байна тий. Тийм. Тэгэд ногоон зээлд хамрагдахаас гадна орон сууц автомашин энтер гэд оролцуулж баартарлаж болохоор байгаа байхгүй. За ингээд хотхны 2 дугаар ээлжийн барилга маань
баригдчих эхэлж байгаа. Урдчилсан захиалга өгч буй захиалагчдад бол хамгийн хямд үн уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Урьдчилгаа төлбөртөө автомашин орон сууцаа оролцуулаад тооцоод үлдэгдэл төлбөрийг хувааж болж байна. Хүүгүү компани хувь лизинг хийж болж байна. Ногоон зээлд хамрагдах гэдэг саяны хэлсэнчлэн үн төлбөрийн маш уян хатан нөхцөл байдалтай байгаа юм байна. За яг нарийн хаяг байршил нь болохоор хам баян зүрх хайрхны өрт хатан туулын хөвөөнд цэвэр агаар цэнгэг осны ундраг болсон гачууртын хар усан тохой хэмэх газарт сөндөрлж байгаа юм байна шүү. За Монгол шилтгэн хөрөхгүй наадтал нь хужир булан зөрөөд гачууртын эхлэл хэсэгт 100% засмал замаар холбогдсон хотын төвөөс 16 км-ийн зайд байгаа юм байна. Холбогдох утас нь 7272 тэг 6 тэг 7272 тэг 6 тэг Facebook хаяг нь Nova Nest Town. Nova Nest Town. Маш их баярлалаа. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За хоёлоо томгоо өргөжлүүлээ те. За тэгээд ер нь бол Тесус маань Миносын ордонд очоод гэтэл нөгөө тэр Минос хаа маань октоодтай байсан. Ариадны хэмээх охин нь Тесус Баатар дурлж үзэсгэлэнтэй сайхан залуу, чирэг сайхан биедээ, эр зоригтой, гайхалтай Баатар те. Тэгээд дурлцсан учраас тэр залууг амьд гаргаж ирэхийг хүсээд түүнд ингээд орооцсон, ээрцэн уцгсан гэдэг. Тэгээд Тесус Баатар маань яагаад тэгэхээр нөгөө лабиринтод орох нь асуудал биш. Буцах замаа төрөг ордон учраас те маш олон ингээд салаа замтай явсан замаа эргэж олох хэцүү учраас буцаж гарч ирэх нь хамгийн хэцүү. За Тесус Баатар маань ер нь бол нөгөө Ариадны охиныг өгсөн утасны тусламжтайгаар Минотавр мангасыг устгаад өөрөө амьд гарч ирсэн гэдэг. За тэгээ энэ домгийн дэлгэрэнгүй бол нөгөө Минотаврыг устгасан нэвтрүүлгийг үзэх сонсогчд маань үдчихэж болно. За тэгээ Тесус маань ер нь яасан бэ гэхээр буцаж явахдаа нөгөө баяр хөөртэй автаад хит их баяр хөөртэй автаад нөгөө аавынхаа захиасыг мартаад Игээс хааны захиасыг мартаад онгоцныхоо даруулыг цагаанаар солиог байсан. Тэгээд өндөөр хатан цохоо дээр хүүгийн амьд эсэн минь дэргэж ирэхийг хүлээж исэн Игээс хаан маань хүүгийнх нь онгоц хар өнгийн далбаатай ирцнийг ирж байгааг хараад хүүгээ амнаас ирсэн байна. Хинч амьд ирсэнгүү гэж гашуудаад тэр өндөр хатан цохоон дээрээс унаад нас орсон гэдэг. Тэгээд түүний нэрээр Игийн тэнгис гэж нэрлсэн учиртай юм байна. Игийн тэнгисийн нэршил юм уу те? Ижинси гэдэг нь Игээс хааны нэрээр нэрлсэн. За тэгээд нутагтаа эргэж ирсэн Тесус хүү яасан бэ гэхээр мэдээж аав нь нас орсон байсан учраас ихэд гашуулсан. Гэхдээ угсаа залхамдлагчтэй байсан учраас Афины хаан болсон. Гэхдээ Тесус нөгөө эрх мэдэл чундаггүй нэгэн байж л дээ. Тийм учраас тэр Афин хотод ардчлал гэдэг зүйлийг бий болгоод Афин хотын иргэд өөрсдөө хотын удирдагчаа сонгодог болгоод харин өөрөө Афины одоо цэргийн армийн ерөнхий командлагч юм уу те. Ер нь бол нөгөө цэргийн эрх мэдлийг өөртөө авч үлдсэн гэдэг. За тэр нутагтаа ирсэн Тесус Баатар маань эхлээд нэг гэргий авсан байгаа. Тэр гэргийн ямар учиртай гэргий вэ гэхээр Ираклисын 12 гавьяа дээр гардаг. Амазоны хатан Иполитагийн бүсийг авчрах хэрэгтэй байдаг те. Гэхдээ андуудаа авч явсанд нэг андууд нь Тесус байсан. Тэгээд Тесус болон Ираклис Баатар Иполитагийн бүсийг авахаар Амазон бүсгүүчүүдэд тулдж байхдаа Амазоны хатны дүү Антиопе гэж үзэсгэлэнт Амазон бүсгүйг гэргий болгон өөртөө Афинд авчирсан гэдэг. За домгийн зарим хувилбаруудад бол Антиопег хулгайлсан гэдэг. Зарим хувилбаруудад Амазон бүсгүй Антиопе Тесус Баатар дурлаад түүний гэргий болон сайн дураараа Афинд ирсэн гэдэг. За тэгээ Афинд тэр хоёр байж байхдаа хоёр хүүхэдтэй болсон гэдэг. Нэр нөгөө нэг хүн Иполитус хэмээх үзэсгэлэнтэй хүү байсан талаар бид нэр ярьжсэн. За тэгээд гэтэл нөгөө Афинд хаан болоод Антиопе гэргийгээ болгоод сууж байхад нь Амазончууд дайрсан гэдэг юм. Афин хотод тултахаар ирсэн тэрийг Амазомахия гэдэг. Махия гэдэг дайныг тулааныг хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр Амамахия ч үлээ тэгж нэрлэдэг. За тэгээ ер нь бол тэр нь яасан бэ гэхээр Амазоны дайчин эмэгтэйчүүд Афин хотод ирж тулдаад Антиопег авахын тулд тулдаад гэтэл Антиопе Афин хотуудын талд тулдсан учраас Амазон бүсгүүчүүд өөрсдөө Антиопегийн амийг хороосон гэдэг. За тэгээд өөрийнхөө одоо эхнэр Антиопег нас орсныхаа дараа мэдээж Афинчууд ялсан, Тесус Баатар ялсан, Амазончуудыг дийлсэн, Афинаас хөөж явуулж чадсан. Гэхдээ өөрийнх нь гэргийн Антиопе нас орсноос хойш олон жил эхнэр аваагүй байжгаад нэг эхнэр авсан нь нөгөө Крит арлынхантай эвнэгдлийн гэрээ хийхийн тулд Критийн нөгөө Ариадны охинтой суна гэж байгаа суугаагүй Ариадны Диониси эхнэр болсон. Түүний эгч Федра хэмээх үзэсгэлэнтэй гэргий байсан. Тэр Минус хааны удаах охин Федра гэргий болгон авсан гэдэг. Гэтэл нөгөө өөрийнх нь
Федра нь өөрөөс нь их олон үзэсгэлэнтэй бүсгүй байж л дээ. Гэтэл нөгөө Антиопи хатнаас гарсан, Амазон бүсгүйгээс гарсан Ипполитус гэтэр хүүтэнд дурлцсан гэдэг. Тэг хүүтэнд дурлаад хүүтэн хайрын сэтгэлээ илэрхийлээд хоёулаа гэр бүл болоод Афин хотыг захиран сууя аавыг ч хорой гэсэнд хүн нөгөө Артемис охин тэнгэрт үнэж Афродите охин тэнгэрийг хүндэлдэггүй, хайрладаггүй, хүний биеийн дурлалыг тоодоггүй нэгэн байсан учраас Афродите охин тэнгэр Ипполитыг хараасан гэж байна. Нэг домгийн хувилбар дээр гардаг. Өөрийг нь дахин шүтээг учраас ариун онгон байхыг илүүдсэн учраас Артемисыг дахин шүтсэн учраас Афродите охин тэнгэр Ипполитусыг хараагаад түүнийг өхүүлсэн гэдэг. Нөгөө хувилбар дээр бол нөгөө Федра маань өөрөө нөгөө тэр залууд дурлчаад амрага болох гэсэн боловч өөртөө татгалцсан учраас амиа орлоод эцэндээ амиа орлохдоо захиа үлдээгээд нөхөртөө Тесус Баатар захиа үлдээсэн хүүчин намайг хүчрхийлэх гэж оролдсон гэж худал бичээд захиа үлдээсэн Тесус одоо хүүдээ ихэд хилэгнээд Тэнгис далайг иргэшээгч Посейдноос хүүг минь налаад өгөөч гэж гуйсанд Тэнгис далайг иргэшээгч Посейдон хорлоод Ипполитус хүү тэрэгэн дээрээ тавьчихагаад түүний урд дуур нь зэрлэг бодон замыг нь хүндлэн гараад морийг нь үргээгээд амнасаа алдсан гэдэг. Тэгэхээр ер нь нэг бол Афродите охин тэнгэр Ипполитусыг хороосон өөрийг нь дахиагүй учраас эсвэл Посейдон зэрлэг бодон илгээгээд Ипполитусыг хороосон гэдэг. Тэгээд Тесус өндөөр наслаа түүний Афин хот түүнийг их хайрлж хүндлэхэ болж л дээ. Тэгээд Скирос хэмээх арал руу түүнийг одоо цөлөгцсөн хөөгцсөн гэдэг. Тэгээд Скирос гэдэг арлын Ликомедес гэдэг хаан түүнийг найртайгаар угтаж авсан боловч Скирос арал дээр Тесус Баатар их олон газар эзэмшдэг байж гэн. Тэгээд Ликомедес хаан бодохдоо Тесус Баатар хүчтэй чадaltaй өндөр настай ч гэсэн хүчтэй чадaltaй учраас өөрийг нь эрх мэдлэг булган аваад өөрийнх нь арал дээр хаан суух гээд байна. Эсвэл өөрийнхөө газрыг авах гэж ирлээ гэж бодоод Тесусыг өндөр хавцал дээрээс шийдэн алсан гэдэг. Өндөр наслсан. Гэхдээ мэдээж эмгэнэлтэй төсгөлтэй байсан. Өндөр наслсан гэхээр үзэгч сонсогчд маань ч гэсэн жоохон найдажсэн баг тий. Арай Аз жаргалтай төгсөж болох нь гэж. Тий. Гэтэ үнэхээр энэ бол манай эртний грекчүүдийн хувьд заяа гэдэгт захирагдаж явдаг маш агуутан макрокосмос гэдэг тэр том ертөнцийн зүй тогтолт захирагдаж явдаг өчүүхэн хүмүүсийн амьдралыг харуулахын тулд иймэрхүү хэцүү төгсгөлүүдийг бол хийдэг байгаа маш сонирхолтой байлаа. Баярлалаа. Танийгаа маш их сансан байна. Би бас нэвтрүүлгээ маш их сансан байна. За тэгээд үзэгч сонсогчд маань тэсээ энэ талаар бас өөр домгууд сонссон бол та бүхэнд сонирхолтой байсан бол YouTube дээр комент бичээрэй. Од мөндөр шинжлэх ухааны таны мэдхүйн Бурхтын домог подкаст нэвтрүүлэг маань байла. Хөтлөгч Мөнх Зул болон урлаг судлаач Амина Миниби. За нэвтрүүлэг маань YouTube суваг NTV телевиз болон 83.307 хос долгионоор та бүхэн маань хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл Nova Nest Town House хотхон болон хариултаа хадгалын үйлчлэгийг санал болгож буй худалдаа өгчлийн банк маань байла. Маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.